би нэг ойлгомжгүй байгаа юм а бас энэ улсын хурлын 5 газрын дээр сууж байгаа болохоор 3 үнэлгээ яваад байгаа тий үндэсний аюулгүй байдал дээрээс нь засгийн газар тэгээд улсын хурлын 5 газар гэсэн 3 үнэлгээ нь гуруулаа яг алийг нь бенчмарк болж ажиллах нь тодорхой биш байгаа даа байхгүй юу. Тэгэхээр одоо түрүү яг учрал сайд хэлсэн ер нь бол төлгөө анханасаа асуудалтай байсан учраас ингээд үнэлгээ хүртэл юм асуудал дагуулж байгаамаа. Гэхдээ хэрв тийм бол бид нэг бол одоо улсын хурлын 5 газрын үнэлгээг бенчмарк болгож бариад тэрнтэй нь бид засгийн газрын үнэлгээг харьцуулаад тэрэн дээр нь одоо бид нөгөө асуулт хариултаа тавиад явмаар байгаа. Үгүй бол үндэсний одоо энэ аудитын газар үнэхээр нарийн одоо судалгаа шинжилгээ хийгээд дүн шинжилгээ гаргаад үнэлгээ гаргаж байгаа бол үндэсний аудитын газрыг баримт. Тэгэхгүй бид нар ингээд 3 үнэлгээний дунд яг алийг нь одоо яг бенчмарк болгож барих нь тодорхой бус байгаа даа. За энэ дээр одоо анхаарч ажиллаач ээ. Эсвэл биднэрт одоо бас яг одоо сургалт орд юм уу, зааварчилгаа өгдөг юм уу? Яг энэ дээр бол маш ойлгомжгүй байгаад байна. Хоёрдугаарт хөдөө аж ахуйн яамд би ийм асуудал ярмаар байгаа. Тэргүүлэх чиглэлийн чинь хамгийн гол асуудал хүнсний аюулгүй байдал байгаа. Хүнсний аюулгүй байдлын энэ индекс тооцох аргачлал байхгүй учраас бид нар үндсэндээ энэ 5 дахь чиглэл буюу хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах ажил маань ингээд үндсэндээ бол одоо нурж гин гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бодлогын яамны хувьд энэ индексээ гаргаач ээ. Эсвэл энэ индексийг бодлогын яамд одоо хийх тийм потенциал одоо чадах байхгүй гэж бодож байгаа бол одоо холбогдох газар нь мэдээлээд энийг нэг яаралтай аргачлал гаргахгүй бол бид нар энд үнэлгээ хийгээд ингээд аргачлал нь байхгүй индикатор нь тодорхой бус юмыг яриад суух бол одоо угаасаа хайрын цаг л байна л да. Тэгэхээр энэ дээр нэг анхаарч ажиллаад эргээд одоо бид нарт бас хариу мэдээлэл өгөөч. Яг энэ аргачлалаар одоо яах ёстой. Хэрэг байгаа бол энийгээ тодорхой энэ дээр дараагийн удаа тусгамаар байна. Тэгвэл энэ дээр ямар ч одоо үндэсний одоо энэ аудитын газар бол хэлсэн байна шүү дээ. Ямар ч индикатор байхгүй учраас одоо энэ үндсэндээ тэргүүлэх чиглэл үйлчлэхгүй гэсэн дүгнэлт өгсөн байгаад байна. За энэ дээр ингээд хөдөө аж ахуйн яам эргээд бас хариу өгөөрэй. За